За, сайн бацгаана уу? Шинэ оны эхний дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За, энэ удаагийн дугаар дээр Жорж Ленард гэдэг хүний Mastery гэдэг номны талаар ярилцсан хэвлээ. За, тэгээд ер нь ингээд надад байн ботогддог л доо нэг асуулт, хүн ер нь яаж ингээд сайхан амьдрд юм бэ? Эсвэл яаж сэтгэл хангалуун амьдрд юм бэ? Яаж тултал нь амьдрд юм бэ гэдэг асуулт ер нь толгойн ард байн явж идэг. Гэтэ миний хувьд бол энэ хамгийн хэрэгтэй ойлголт болвол mastery гэдэг ойлголт. Ерөөсөө энэ ойлголтын дээр суйрлал бусад бүх юм энэ дээр баригдаж явж байгаа гэсэн үг. Тийм болохоор ер нь энэ номыг заавал жилд нэг удаа бол зоолттой унших хэрэгтэй юм шиг санагдсан. Хэдийгээр ажил мэргэжлийн юм ярьж байгаа юм шиг боловч ер нь амар өргөн цар өрөөтэй яг артлыг нухад үзэх юм бол одоо жоохон зэн маягийн философи явж идэг. Тэгээд тэрийг ярина. Тэгээд энэ номных нь нэр нь одоо mastery. Тэгээд амжилтанд хүрч урт хугацааны сэтгэл ханамж авах түлхүүр бас нэртэй байгаа. Тэгээд тэр нь ч бас учиртай байна. Тэгээд урт хугацааны гэж хэлж байгаа нь чухал. Яагаад гэвэл бид нар ингээд технологийн хөгжил дэвшилтээс болоод ер нь бүх юмыг амар хурдан хийдэг, хурдан хүсдэг, тийм нийгэм, тийм сэтгэл зүйтэй амьдарсаар байгаа сурцсан. Гэхдээ mastery дээр бол яг эсрэгээр нь ханддаг. Яг тэр амар удаан процессыг илүү таашаадаг. Тэгээд ер нь great things take time гэдэг шиг том зүйл бол их цаг ордог гэдэг санааг агуулж идэг. Тэгээд яг за 10,000 цагийн дүрм шиг нэг юмд мастер болт юм биш. Тэгээд энэ нь яаж намайг сэтгэл хангалуун болгох юм бэ гэж бодчих магадгүй. Гэтэ одоохондоо энэ жоохон ойлгомжгүй байгаа ч гэсэн энэ дугаарыг мань дуустал сонсороо гэж хүсэж байна. Тэгээд энэний цаана амар тийм үндэс суурь болсон гүнзгий философи нуугдж байгаа. Энэ үндэс суурийг амар сайн тарьж чадах юм бол ер нь ургаж байгаа жимснүүд нь амьдралыг чинь амар амттай болгоно. Тэгээд ер нь олон асуудлыг чинь шийдэж чадна гэж бодож байна. Тэгээд тийм болохоор гүнзгий үндэснээс ургаж байгаа мод доктортой бат бөх байдаг шиг энэ бичлэгч гэсэн тийм гүнзгий фундаментал өөрчлөлт авчраасаа гэж хүсэж байна. За тэгвэл mastery гэж юу юм бэ? Энэ үүний талаар ярьж эхэллээ л доо. Бид нар ер нь мастеруудыг ер нь эргэн тойрондоо ажиллаж идэг, мэдж идэг. Одоо Mozart ч юм уу, Van Gogh ч юм уу, Steve Jobs ч юм уу ийм айгүй тийм өнөмлөхөө чадвартай тийм айгу мундаг хүмүүсийг яг хэлж болно. Гэхдээ бас тэр хүмүүсийн цаана хамгийн гол нь тэр хандлага нь шал өөрөө байдаг бид нар ерөөсөн мэдэрдэг. Зүгээр хажууд нь байхтал агаараас нь баг мэдэрдэг гэж хэлж болно. Бие яаж авч явж байгаа эсвэл ярианы хэм маяг ч юм уу. Тэг ялангуяа яг тэр өөрийнхөө урлагийг хийж яхад нь бид нар бүр за энэ хүн үнэхээр мастер байна гэдгийг бол айгуу сайн мэддэг. Яг тэгвэл биднийг дотроос нь айгуу хөдөлгөж чаддаг. Тэгээд бид нар өөрсдөө ч гэсэн бас ийм болж чадах потенциал байгаа шүү гэж бол дотроо боддог. Тэгээд яаж энэ хүмүүс ийм болсон юм болоо? Нууц нь юу юм болоо гэж гайхдаг баг. Тэгээд энэ номны зохиолч нь бол одоо Aikido гэдэг тулааны урлагийн одоо хар бүстэй хүн байт юм байна. Энэ бол хамгийн дээд зэрэг нь. Тэгээд ер нь бол Aikido дээр сурсан амар олон сургамж, тийм философиудаа энэ номонд шингээсэн. Тэгээд тэр нь ч гэсэн одоо амьдралын бусад бүх хэсэгт байж болохыг ерөөхдөө харуулж байгаа. Ер нь нэг тийм фундаментал сэтгэл зүй гэж ойлгож болно. Яг гол зүрхэн тус газар нь байдаг. Тэгээд энийг амьдралынхаа бусад талбарч гэсэн ашиглаж болно гэдгийг харуулдаг. Тэгээд бид нар яг mastery гэдгийг зүгээр ингээд хар бүс авах ч юм уу, тий хамгийн дээд зэрэгт хүрэх юм байна гэж ойлгож магадгүй. Гэхдээ тэр бол тийм биш. Mastery гэдгээр бол одоо манай энэ зохиолч маань яг тийм хүрэх цэг эсвэл зориг гэж бол хэлдэг. Гэхдээ илүү процесс, аян зам гэж хэлдэг байгаа. Тэгээд энэ аян зам бол эхэндээ ер нь айгүй хэцүү байдаг. Тэгээд аяанда ерөнхийдөө амархан болдог тийм аян замыг зүйрлдэг. Тэгээд одоо төсөөллөөр зүйрлэхэд бол энэ аян зам нь нэг тийм сэтгэлд хоногшсон, яруу найргийн шинж чанартай, эсвэл нэг тийм биеийн хүч, оюун санаа, дотоод сонс бүгд яг нэг цугларч нэг тийм цаанаасаа явагдаж байгаа уянгалаг процесс шиг гэж зүйрлж хэлсэн надад амар таалагдсан. Тийм болохоор ингээд яг тодорхойлолт өгөх гэхээр айгүй хэцүү. Гэтэ бид нар хараад шууд мэддэг. Тийм. Энэ айгүй олон хяндлын хэлбэрээр байгааг бид нар ер нь ажигладаг. Ер нь олон салбарт харж болдог. Одоо дасгалаа тогтмол хийж байгаа тамирчин, эсвэл өглөө болгон бясалгаж байгаа лам, зураг уралж байгаа зураач ч юм уу. Ер нь тийм бүгд өөр хэлбэртэй мөртлөө яг бүгд нэг төрлийн хуулиар явагддаг гэдгийг энэ мастер болох процесс гэж нэрлэж байгаа. Тэгээд бид нар энийг зөвхөн ингээд амар лаг чадвартай хүмүүс байдаг гэж боддог. Гэхдээ үгүй, энэ бол бүх хүнд боломжтой байдаг. Ерөөсөө ямар ч насны хүн бай, ямар ч хүйсний хүн бай, хаан төрсөн бай, тэр бол ерөөсөө хамаагүй. Хүн болж төрсөн л бол биднэрт бүгдэнд нь энэ нөөц болцоо. Тийм. Тэгээд биднэрт
энэ нөөцөлцөө нь үргэлж байсаар ирсэн. Бид нар зүгээр л өөрсдөө сануулгах хэрэгтэй. Тэгээд ер нь бидрийг байн хүлээгээд байж идэг гэж хэлж болно. Тэгээд даанч одоо өнөөдөр бол биднэрт бидний эргэн тойронд энэ зам харгыг харуулад өгч хүн байхгүй, чиглүүлээд өгч хүн байдаггүй болохоор бид нар энэ нөөцөлцөө ашиглаж чаддаггүй байх. Тэгээд тийм болохоор яг бид нар өөрсдийнхөө нэг юм төсөөлөд ингээ энэ замаар явах гэж оролддог. Тэгээд ер нь нэг за одоо ямар ч хамаагүй нэг юмд суралцах гэж ямар нэг талбарыг сонгож явдаг. Тэгээд сайжирч явж байгаа л тэгээд ер нь гайгүй ихэндээ гайгүй сайжирч явж байгаа тийм нэг зогсон байдалтай тулгардаг. Яг энэ бол гарцаагүй заавал хүн болгон тохиолддог зүйл. Тэгээд энэ гацх үе дээр яаж хандах хандлага нь л ер нь яг мастер биш хүмүүсээс салгаж өгдөг гэдэг. Энэ үед бол ерөнхийдөө бид нар ямар нэгэн байдлаар бултах, зогтох, бууж өгдөг. Гэхдээ мастер бол шал өөр хандлагыг авдаг. Тэгээд яг энд авдаг хандлагаар нь одоо мастер биш хүмүүсээ 3 төрөл хувааж болно. 3 төрлийн суралцагч гэж хэлж болно. Тэгээд яг мастрыг нь ярихаас өмнө энэ 3-ыг ярих юм бол бид нар өөрсдөө айгу олж харах байхаа. Тийм. За энэ 3-ыг ярьж эхлэе. За нэгдүгürt нь dabbler буюу одоо савсгнагч, үсчигч гэж энэ төрлийн хүн байдаг бол таар эргэн тойрондоос анзаарсан байж магадгүй, өөрөө ч тийм байж магадгүй. Тэгээд dabbler хүн нь бол одоо ямар нэгэн шинэ спорт, карьер эсвэл үерхлээ амар их энергитэй хэрэгэлдэг. Тэгээд ингээ ёслолт нь амар дуртай. Яг эхэлж байгаа эсэл нь одоо яа дээ. Яг гоё нэг нямбаа төлөвлөгөө гаргадаг ч юм уу, эсвэл тийм шинэ төхөөрөмж худалдаж авдаг те үзэг болж юу гэдэг. Тэгээ тиймэрдүү хүмүүсийг сонсоод нэг сонсоход л тийм хийж байна. Эсвэл ахаа сонсоход өөр нэг юм хийж байна гээл яваад байдаг. Тэгээ одоо жишээлбэл спорт дээр бол одоо энэ өсчигч хүн маань эхлэхдээ ингээл амар баярлал гэрээхэндээ хэлэл найзуудаа хэлэл би юм хийх гэж байгаа. Яг ингэж ийм юм бэлтцэн гээл. Эхлэл нь бол амар. Тэгээд ер нь тэр эхнийхээ хичээлийг ер нь амар тэсэн ядаа хүлээдэг. Тэгээд нилээд хичээлийн дараа гацаадаа хатуулгардаг. За энэ гацаан дээр тэгээ манай хүний тэр хаммаг энерги догтлол могтлол нь ерөөхдөө алга болчдөг. Тэнгуут одоо хичээлээ алгасаад эхэлдэг. Эсвэл өөртөө нэг шалтгаан гаргаад байдаг. Энэ чи ер нь надаа миний спорт биш нөө хитрхи өрсөлдөөнтэй биш байна. Уйтгартай, аюултай юу гэдэг. Тэгээд зүгээр яг өөрийнх нь хэрэгцээнд ерөөсөө нэг л юм тохирохгүй байна гэж л хэлээд байдаг. Тэгээл ер нь өөр нэг спортоор ахаал энэ бүх юма ахаал эхэлдэг. Энэ удаа дөөр байх ч юм илүү. Тийм. Тэгж эхэлдэг. Тийм. Карьер дээр ч гэсэн юм өсчигч юм бол ингээл шинэ ажлуудын хооронд л яваад байдаг. Тэгээ шинэ ажилдаа айгуу дуртай, шинэ оффист ороод, шинэ хамтрагчтай болоод тийм. Тэгэл ахаал нэг тийм гацаатай тулгархаараа тэгээ за энэ ажил ер нь надад биш юм байна гэл тэгэл дараагийнхаа юмд орчдөг. Ер нь тийм өсчигч хүн бол айгүй урт CV-тэй гэж хэлж болно. Бас хайрын тал дээр ийм өсчигч хүн бас байдаг. Яг нь мастерийн талаар харахад тийм жоохон тохиромжгүй газар юм шиг санагдаж байгаа боловч хайрын тал дээр хүртэл бас харагддаг. Тийм. Тэгээд хайрын тал дээр бол өсчигч хүн маань айгүй бол сар хийх дуртай. Амар их ер нь амьдралын түүхтэй, тэгээд лаглаг ил бишэд мэддэг ч юм уу, урагтахтаа сайн ч юм уу. Юу ч гэсэн ихэндээ бол тийм байдаг. Даанч тэгээд аяанда ингээ жоохон хүрээд ирэхээр ахаал өөр юм хайгаад эхэлдэг. Тийм. Тэгээд өөрөө орлоо өсчих нь бол хамаагүй амар санагддаг. Тэгээд тийм болохоор ингээд энэ өсчигч юм маань өөрийгөө басна яг тийм аюу тийм адал явдалтай хүн, шинийг ирэлхийлэгч, шинэлэг зүйлд дуртай, шинжлэгч гэж өөрийгөө дуудаж магадгүй л тийм. Гэхдээ ер нь Юнгийн хэлдгээр зүгээр мөнхийн хүүхд шиг л гэж хэлж болно. Ерөөс амьдралынхаа хамгийн гол сорилоос байнга цугтаацсан. Тэгээд яг партнерууд юм уу, ажлын газар зүгээр эргэн тойрно л амар хөөрчлөгдөд байгаа мөртлөө өөрөө ерөөсөө хөөрчлөгдөг. Яг хуучны өсчигч юм яг хэвээрээ тийм. Амар урт хугацааны дараа эргэж харахад бол хаашаа ч яваа гэдэг яг үнэндээ. Яг өсчгөө болоод нэг юмнасаа зуурч авах гэж байгаа юм биш л дээ. Яг өсчгэд сайн байж магадгүй мэдээж болохгүй байгаа зүйлийг хаяад явах хэрэгтэй. Гэхдээ өсчгч хүн маань бол бүр ингээд нэг юмдаа төвчээртэй доктортой сууж чаддгүй нэг л хэлж байгаа. За энэ бол өсчгч гэдэг ихний анги байна. Хоёр дахь мастер биш ангилал бол obsessive гэж байгаа. Одоо энийг донцсон ч юм уу ер нь байнга л тэр юм яаж хийх вэ гэдэл байнга толгойтой явж идэг хүн гэж хэлж болно. Тэгээ obsess гэдэг нь угаасаа тэгж өөрийгөө шаналгатлаа бодож нэг юмар толгоогоо дүүрхийг хэлж байгаа. Тэгээд ер нь айтайхан орчуулга мэдэхгүй болохоор obsessive гэд аваа явчих. Тэгээ obsessive хүн бол айгүй тийм үр дүнд бол амар туртай. Тийм нэг амбицтай хүн байгаа. Нөгөө ялах бол бүх зүйлөөш ялах бол цоройгоо зүйл угаасаа л ялна гэд нэг тийм хүмүүс байдаг та. Тийм хүмүүс
ямар нэг юм суралцахтаа бол яг эхний хичээл дээр л ер нь бүх юмыг төгс эзэмшиг айгүй хүсээд байдаг. Тэгээд одоо хичээлийнхаа дараа багштайгаа ярьдаг те. Яаж одоо илүү ном уншиж, гэрийн даалгавар хийж өөрийгөө илүү хурдан сайжруулах уу гэж асуудаг нэг team type-ийн хүн. Тэгээд яг обсессив хүн эхэндээ амар их прогресстэй эхэлдэг. Ихтэй явж байгаад ахаал гацаатайгаа тулгардаг. Тийм. Гацаатайгаа тулгархаар одоо өсчихч хүн маань бол тэгэл хаяа явцдаг, өөр юмлоо явцдаг бол манай хүн бол уг нь бол бууж өгөхгүй. Ихтэй энийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ юусаа байжлахгүй гэж үзээд тэгээд уллам хичээдэг. Өөрийгөө бүр амар пүшлдэг. Тэгээд ер нь ингээд одоо босс юм уу, одоо дарга юм уу, ажлынх нь хүмүүс чинь ингээд жоохон амраач хийхэд бол юус тэхгүй. Зөв шүнжэнгөө ажиллаад өөрийгөө пүшлээл яваад нь тэр үр дүнгээ харахын тулд ямар ч хамаагүй байдлаар яаж хийж байгаа л тэр үр дүнгээ харахыг хүсдэг. Тийм. Одоо Америкт бол жишээлбэл корпорат компани менежердийг одоо жоохон тиймэрдөө тийм жоохон обсессив хандлагатай харагдаад байдаг л та. Тэгээд яг гол хэмжигдэж байгаа зүйл нь ерөөсөө орлого байдаг. Ерөөсөө орлогоо л ингээл байнга дээшээ өсөж байгаа юм шиг харагдуулж чадвал ерөөсөө тэр удаан хугацааны судалгаа, хөгжүүлэлт, урт хугацааны төлөвлөлт, тэгээд хөрөнгө оруулалт, харилцаануудаа нэг боддгоо. Тэгээд тийм болохоор ер нь ийм обсессив хүмүүс нь заавал нэг тийм уулын өөдөл зөвлөсөн хүмүүс байдаг. Дээш өсөлтийн төлөө амьдардаг. Нэг тийм одод руу тэмүүлдэг хүмүүс гэж хэлж болно. Тийм. Бас тэгээд бас хайрын тал дээр ч гэсэн ярьж болно. Тэгээд аяанда ингээд гацаанд орохороо өөр газраас хайхгүй ч гэсэн тэр харилцаагаа бүр амар пуш хийж үздэг. Яа тийм одоо амар гоё бэлэгсэлт өгд юм уу? Эсвэл нэг бүр хитрхи романтик газар болцоонд явуулах гэж үздэг юм уу? Эсвэл эротик байдлаар засах гэж оролцдог юм уу? Тэгээд ер нь яг энэ гацаанд явагддаг тийм заавал шаардлагатай юм хөгжүүлэлт ийм процесс байдгийг нэг их ойлгодгоо. Тэгээд амар хүчлээд нэмэргүй нэг тийм галзуулган дээр суусан юм шиг л яваад байдаг. Тэгээд эцэст нь тэгэл ер нь галгаар шатаад дуусдаг. Тийм ер нь burnout гэж хэлдэг шүү дээ. Тэгээд яг прогрессыг нарах юм бол өсчихч хүнийг бодвол арай нэг жоохон прогресс ингээд дээшээ хидэд гардаг хамаагүй их хичээл зүтгэл гаргаж байгаа болохоор ихтэй эцэст яг burnout хийгээл шатарч дуусдаг. Тэгээд шатарч дуусахаараа амар өндрөөс ундаг. Тэг уусаа яаж ч утсан ингээд пуш хийгээл яваад байна гэж болохгүй л дээ. Зүгээр л юм цуглуулах гэж юмны дээзэгт хүрэх гэж байгаа юм шиг пушлээд ээж. Энэ уналт бол зайлшгүй тохиолддог. Тэгээд яг нийгэмд бас ингээд ийм обсессив хүмүүс ингээд лаг амар амбицтай айгу өндрөөр үнэлдэг л дээ. Гэхдээ ингээд яг дотроо тэр хүмүүс бол амар тийм тухгүй өөрийгөө үзээ ядсан ч юм уу нэг тийм сөрөг ирч хүчээр л өөрийгөө пушлээд байдаг. Болохоор ер нь урт хугацаанд бүцдэг зүйл биш. Богино хугацаанд яг нэг жоохон амарлаг харагдаж магадгүй. Гэхдээ урт хугацаанд бол яхаа аргагүй унаж дуусдаг. Тийм. За тэгээ 3 дахь төрөл маань бол хакер гэж байгаа аргалагч хүмүүс. За аргалагч хүмүүс бол арай жоохон өөр хандлагатай. Тэгээд эхэндээ ингээд юмаа гайгүй сурч байгаад яг гацаатайгаа ахаад л тулгардаг. Тэгээд ер нь цаашаа суралцаж хөгжиж дэвший гэж бодохын оронд ер нь тэр өсөл нь ерөөс байхгүй болчихдог. Тэгээд яг ингээд амар зайлшгүй шаардлагатай сургуульд хөгжүүлэлт тийм мастерын процесс бол шаарддаг огт тэрийг нь бол алгасаад эхэлдэг. Эсвэл ямар нэгэн байдлаар аргалаад эхэлдэг. Одоо жишээлбэл зөвхөн уртлаараа амар сайн зөвхөдөг теннисний тоглогч артлыгаа ерөөсө хөгжүүлэхгүй хүн гэж болно. Яг хоо тэр нь бол гайгүй хангалттай. Нэг тийм мууч биш. Тэрүүгээр бол аргацаагаад яваад иж болдог. Тэгэхдээ цаашаа ерөөсө сайжрах бололцоогоо хаагаад өгчдөг. Тийм. Тэгээд юу ниймэрдүү хүмүүс тэгээд ер нь ажил юм уу бэлтгэлээ цагаасаа өмнө жоохон эрт дуусгаад ер нь нэг тийм жоохон урт амралт аваад тэгээд ажиллаа хийхийнхээ оронд жоохон чилчил суудаг ч юм уу. Тиймэрдүү хүмүүс байдаг. Тэгээд тэгсэн мөртлөө яагаад сайжрахгүй байна эсвэл босстой яагаад тушаал твшихгүй байна гэж гайхдаг байж магадгүй. Тийм. Тэгээ заримдаа миний бодлоор юм аргалагч хүмүүс жоохон маск шаардлагатай юм шиг байдаг. Ер нь нэг тийм даргын хөвгтийг хүчээр соолгочвол тэгээд ажиллаач хийж мэдгүй тэгээд өөрийгөө мэдгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд мэдж байгаа юм шиг царайлал ер нь өөрөөгөө чуураад бусдыгаа чуураад хаяада болж байгаа юм шиг харагдаж байгаа боловч энэ бол тэгээд нурч унахаас угаасаа өөр аргагүй байдаг. Тийм. Тэгээд хайрын тал дээр ч гэсэн бас ийм аргалагч хүмүүс байдаг. Тийм энэ аргалагч хүмүүс бол тийм гэрлэлт цуг амьдрах гэдгийг ер нь бас яг цуг сайжирч хөгжих зүйл гэж боддгоо. Зүгээр нэг тийм айгу сайхан тухтай суурьж авч байгаа амралт гэж ойлгодог гэж магадгүй.
Тэгээд мэдгүй чадахгүй юмнуудаараа болол нэг оролдоё гэж боддгоо, суралцъя гэж боддгоо. Тиймэрдүү зүйлүүдээс оргож байгаа нэг тийм сайхан нэг тухтай буудан л гэж боддог баг. Тийм. Тэгээд гэрэлтийг одоо нэг тийм ахуй хэрэгцээ хангагдаж байгаа л гэж ойлгодог. Ер нь нэг тийм уламжлалт үзэл байж магадгүй. Ерөнхийдөө тийм асуудаас зөндөө байдаг л бахал та. Тэгээд аль аль нь ч өөрчлөгдөхгүй нэг хэвийн гацаанда байгаа л байдаг. Тэгээд тэнцэнэ хичнээн ч удаас басан тэгээд аль аль нь ч нэг тоохгүй. Тийм хүмүүсийг бас аргалагч гэдэг баха. Тийм. За тэгээд ийм 3 ангилал байдаг. Мэдээж яг энэ 3 категори нь нэлийн ангид категориуд бол биш л дээ. Тэгээд бас дээр нь талбараасаа хамаарна. Одоо жишээлбэл нэг хүн урлагт бол мастер гэж болно тий. Гэтэ хайрын тал дээр илүү өсчих хүн байдаг ч юм уу. Ажил дээрээ мастер мөртлөө жимэнд явах гэхээр нэг тийм хоёрын оронд халтуурцаад аргалагч хүн ч байж болно. Тийм. Тэгээд гэхдээ ер нь хараад байхад яг энэ 3 категорид ер нь яг 3.1 гэж ер нь хуваагдсан юм билээ. Тэгээд ер нь та бас өөрийгөө ч юм уу эсвэл эргэн тойрны хүмүүсийг иймэрхүү категорид орж байгааг бас анзаарсан гэж найдаж байна. Тэгвэл ийм 3 мастер биш хүмүүс байт юм байна шүү дээ. Тэгээ энэ 3-ыг ажиллаад ахад ер нь тэр гацаа зогсонгүй байдалтай тулгархад тэр үед ямар хандлага авч байгаагаас амар их шалтгаалдаг. За тэгвэл мастер нь энэ үед яаж ханддаг юм бэ? Тэгээ бид нар энэ гацаа зогсон байдлын талаар нэг сайн мэддэггүй, ер нь ямар хандлага авах вэ мэддэггүй. Тэгээд ер нь ямар ч зүйлд суралцахад угаасаа яг тийм шулуун шиг ингээ байнга сайжраад явна гэж үнэхээр байдгүй. Яг ингээ жоохон сайжирчаад тэгээд удаан хугацаанд ер нь юу ч болохгүй байгаа юм шиг нэг тийм зогсон байдалтай байдаг. Тэгээ тэр үедээ бид нар бол өөрсдөө ерөөсөө хаашаа ч явахгүй гацчлаа гэж бодож идэг. Тийм. Энэ дээр бол тэгээ зохиолч маань эхэндээ ч гэсэн өөрөө бас тийж бодсон гэж хэлдэг. Тэгээ одоо би ингээд байнга сайжраад явж байгаа юм байна гэж боддог. Тэгээд эхний хэдэн гацалтууд нь бол ерөнхийдөө айгу богинохон байсан. Тэгээ тэр үедээ айгу тэгэл жил агасны дараагаас эхэлж бол айгу тийм удаан хугацааны гацалтуудтай тулгарч эхэлсэн. Ер нь тэгээ явж байгаа л гацчихдаг. Эсвэл гацарч байгаа л жоохон сайжирдаг. Тэгээд тэхэндээ бол өвөө хараал идсэн. Гацаа жүзээ ядаал тэгээл нэг ахаал нэг нилээ хэдэн сарын дараа ахаал гацаатайгаа тулгардаг. Тэгээд тэ аяанда нэг удаа гацаан дээр гацаатайгаа тулгархтаа ер нь шал өөр зүйл тохиолдсон. Өөр бол дотроо тийж утсан гэж байгаа. Ахаал нэг гацан зогсон байдалтай тулгарчлаа. Тэгээд энэ бол сайн. Би зүгээр энэ дээрээ зогсож аваад бэлтгэлээ л хийгээд авах хэрэгтэй байна. Ер нь хизээ нэг цагт тэгээд угаасаа сайжирна гэж өөртөө хэлсэн байдаг. Тэгээд энэ нь бол хамгийн сэтгэлийг нь дулаацуулсан мөчүүдийн нэг гэж хэлсэн байдаг. Тэгээд энэ л ер нь мастрыг ялгаж өгдөг гол шин чанар. Тийм болохоор мастер нь ингээд том зүйлд хугацаа ордог гэдгийг мэддэг. Тэгээд үнэхээр өөрийнхөө урлагийг хайрладаг, үнэхээр их анхаардаг, тэгээд үнэхээр их ойрлогодог болохоор ер нь хандлага нь шал өөр өдөг. Тэгээд нилээн хэдэн сар бол тийм ямар ч амралтгүйгээр нэг тийм байнгын доктортой тийм бэлтгэлийн ритмд орсон байдаг. Тэгээд тийм энэ урт хугацааны бэлтгэл нь өөрт нь амар урамтай байсан. Тэгээд бол зээнд хэлдэг шиг энд бол нэг тийм онц гойд юм байгаагүй. Тийм онц гойд юм байгаагүй болохоор л үнэхээр урамтай байсан гэж хэлдэг. Тийм. Гэтэ яг бодоод тахаар онцын юм байгаагүй гэж байгаа мөртлөө бас тийм биш байж магадгүй. Хэдийгээр ингээд гадаа дуу чимээтэй байгаа ч гэсэн одоо манай хүн одоо бэлтгэлтэй орохын тулд ингээд 2 давхар шатаар алхаад нэг тийм сүм хийдэд орж байгаа юм шиг нэг тийм танил биш мөртлөө танилч юм шиг тийм газар орж байгаагаар дүрсэлдэг. Тэгээд ер нь энэ бэлтгэлийнхаа ёслолын бүх зүйл нь амар дуртай байдаг. Хэдийгээр байнга байсан тэр зүйл нь ч гэсэн байнга шинэ юм шиг санагддаг байсан. Одоо яг тэр бэлтгэлтэй орохын өмнө ёсолдог. Тэгээд орохдоо гишүүнийхээ үнэмлэхийг шалгуулдаг. Хувцас салах өрөөнд өөрийнхөө бэлтгэлийн хувцсыг өмсдөг. Тэгээд тэнд үнэртэж байгаа тийм хөлсний үнэр эсвэл цаана сонсогдож байгаа нэг тийм харилцан яриа тэр хувцас салах өрөөнөөс гарч ирээд ямар сурагчд аль хэдийн бие халааж эхэлж дээ тий. Тэрийг харна. Тэгээд дахиж ёслно. Тэгээд гуцсан дээрээ гарч иргэн үлийнхөө олонд тэр сэрүүн мөртлөө нэг тийм хатуу гадаргууг мэдэрч байгааг мэддэг. Бусад акидочтой хажууд одоо завилж суудаг. Тэгээд одоо багш нь орж ирэхэд нэг тийм гоё мэдрэмж төрдөг. Тэгээд ёсолдог. Тэгээд халаалтаа хийдэг. Тэгээд халаалтаа хийж эхлэхэд зүрх нь хурдан цохилдог.
Тэгээд бэлтгэл нь хурцсаж байгаа болохоор бас амьсгаад ч эхэлдэг тий. Энэ бүхнийг бүгдийг айгүй их хайрладаг гэж хэлдэг. Гэхдээ яг байнга тийм байдаг гэж бол хэлдэггүй. Заримдаа ингээд амар залхуу хөрсөн өдрүүд байдаг. Тэгээд тэр матрасан дээр гарч бэлтгэлийнхаа хийхээс ямар нэг байдлаар заавал цогтох гэж үздэг. Тэгээд тэр үед яг айгүй эсэргүүцэлтэйгээ тулдаг талаар ярьдаг л тоо. Гэхдээ хэдийгээр тийм ч гэсэн тэр одоо залхуурлаад авч дийлээд бэлтгэлээ дуусгасныхаа дараа бол 1000 удаа шидүүлснийхаа дараа бол айгүй тийм сэтгэл дүүрэн инээмсэглээд гардаг гэж хэлдэг. Тийм. Тэгээ тэр үед амар баяр баясгалантай байдаг. Тэгээд энэ баяр баясгал нь ер нь өөрийнх нь тийм прогресс сайжирсан юмтай бол ерөөсөө амаргүй зүгээр бэлтгэлээ хийсэнтэй л хамаартай. Тийм болохоор энэ зохиолч маань ер нь тийм энийг л энэ зогсонго байдал гацаа байдлыг хайрлах гэж нэрлэж байгаа тийм. Тэгэд энийг бас бусад салбар дээр ч гэсэн харж болно. Одоо жишээлбэл түүний нэг зохиолч найз нь бас хэлсэн байна л да. Тийм энэ бол миний хамгийн их баяр баясгалан. Би ингээд яг өөрийнхөө ажлын өрөөлөө орж ирэхэд бүх новшин юм алга болсон юм шиг санагддаг. Яг тэгвэл ороод ирэнгүүт би ингээд номын тавир дээр номнуудаа хардаг. Өөрийнх нь өрөөр нэг тийм ажлын санагдуулсан өрөөтэй. Тэгэд өөрийнх нь ширээн харагддаг. Энэ бүхэн маань зохиолч маань яг тийм бичиж суулдаг байсан өдрүүдийг нь санагдуулаад тэгээд өөрийг нь бичгэд зохиолоо бичгэд нь хүргэдэг. Тэгээд хичнээн бүр шүнжэнгөө суусан байсан ч гэсэн тэр ядаргаа нь алга болсон байдаг. Тэгээд энэчнээс амар олон төрлийн таашаал авдаг гэж бас хэлсэн байдаг. Тэгээд ер нь энийг ингээд анзаараад байхад яг энэ бэлтгэлийн үеэр бол одоо мастрын царай нэг тийм тайван дуу, амарлангуу, жоохон инэмсэглэлтэй байгаа юм шиг харагддаг. Тэгээд спортын хүмүүс төр ялангуяа бид нар энийг бүр амар сайн анзаардаг байх. Одоо жишээлбэл цагсан дээр яа хэдхэн минут дотор байхад амар их дамрахтан донд ингээ эргэн тойронд нь баахан хүмүүс орилолдоод өрсөлдөгчд нь хүртэл амар хүчтэй хамгаалж хахад одоо зарим нэг тоглогч нар бол амар тийм ид шидийн юм шиг амар тийм урсаж гарч ирээл шидэл тэгээ баазар хийгээд оруулцдаг. Тэгээд тэр нь ингээд нэг тийм яарсан марсан юм байхгүй нэг тийм амар имх замбраагүй юм донд ингээл нэг мастер урсаж орж ирээл шидэл баазар хийчихэж байгаа юм шиг санагддаг. Тийм. Тэгээд энэ бүх мэдрэмжүүдийг ярьж байгаа шалтгаан нь энэ бүхэн яг одоо цагт байгаа гэж тодтогч өгч байгаагаас анзаарах хэрэгтэй. Тэгээд мэдээж одоо бидний байнга хүсэж явж идэг үр дүн чадвар мадар нь дандаа ирээдүйд юм өнгөрсөнд байдаг. Гэхдээ энэ бол яг одоод байгаа мэдрэхүй орчинд яригдчихж байгааг анзаарч байгаа байх. Яг тэгвэл энэ мастер болох зам үйл нь яг одоод л оршиж байдаг. Яг чи бол энийг яг харж чадна, үнэрлэж чадна, сонсож чадна, мэдэрч чадна тийм. Тэгээд энэ тэгээ гацаагаа хайрлах гэдэг нь яг энэ үүрдээ одон цагийг л мэдэрч хайрлахыг хэлж байгаа. Тийм. Яг сайжирч явах үедээ тийм амттай мэдрэмжүүдийг авдаг. Гэхдээ ер нь заавал хаашаа явахгүй байгаа юм шиг нэг тийм гацаа зогсон байдал хүлээж байгаа гэдгийг байнга мэдчихийдэг. Тэгээ тэрийг эренгүүт нь амарлангуй хүлээж авч байгаа. Энийг л мастрын шинж чанар гэж хэлж байгаа. Тийм болохоор энэ илүү нэг тийм процесс аян зам дээр илүү төвлөрсөн философи гэж ярьж болно. Тийм болохоор мастер ингээд үр дүнд хүрэхээс илүү процессыг нь илүү их хайрладаг. Угаасаа процессын дуртай биш бол яагаад 10, 20, 30 жил тэр юмдаа тууштай байж чадахгүй. Тийм болохоор мастер бол угаасаа үр дүнг нь харах гэж байдгүй. Яг үр дүн нь ингээд том мотивац ингээд урам өгдөг зүйл нь байж болно. Гэтэ тэр нь бол цорын ганц зүйл бол яагаад тийм энэ дээр бол аалн бац одоо амьдралыг бүжиг хөгжимтэй амар их зүрлдэг. Тэгээ энэ нь бол айгүй тийм процесс аян замыг нь илүү тодтогч өгдөг. Үр дүн гэхээс илүү. Тэгээд энийг тайлбарлахдаа бол яг тэгвэл бид нар одоо хөгжим хийхдээ яг төсвөлд нь хүрэхин төлөө бол хийдгүү. Хэрвээ тэр яг ингээд хөгжмийн төсвөлд хүрэхэд гол зорилго байсан бол бүр хамгийн хурдан тоглогчийг л бид нар шүтэж амьдрна. Тэгээ энтэй адилханаар бас бүжиглж авах гэсэн яг заавал шалны ямар нэг хэсэгт хүрэх гэж байгаа нь утга учир гэж бол ерөөсөө боддгоо. Тийм. Тэгээд бүжиглж авахт бол бүжиг нь өөрөө тэр чигтээ утга учир нь байдаг. Тийм. Тэгээ хөгжим тоглож байгаа ч гэсэн хөгжим нь тэр чигтээ өөрөө утга учир нь байдаг. Тэгээд бясалгал хийж авах ч гэсэн тэр нь бас бясалгал хийж авах ч гэсэн энэ бас хамаатай байдаг. Бясалгалаас олж авдаг юм нь юу вэ гэхээр амьдралын утга учир нь байнга ингэж одоогийн момент энэ дундын моменттэй байт юм байна гэдгийг хэлж өгдөг.
Тийм болохоор энэтэй төстэйгээр би бас мастрын хувьд бол яг тэр дээцэгт хүрэх нь бол гол зорилго нь биш. Гэхдээ тэр дээцэгт хүрэх гэж явж байгаа харгуу зам нь өөрөө гол утга учир нь юм аа. Яг тэр тасгал сургуульт нь өөрөө утга учир нь юм аа гэж хэлж байгаа. Тэгээ ялгаагүй. Тийм болохоор бүр Алан Ватс бүр оршихуй хүртэл яг амар тоглоом шиг гэж хэлдэг. Яг хаа нэг зэгт хүрэх гэж байгаа зүйл бол биш. Яа заавал нэг очих гээд байгаа газар бол байхгүй. Тийм болохоор юм хөгжимтэй зүүрлж ярьж байгаа нь илүү төхөн байдаг гэж хэлдэг. За ингээд энэхүү дугаараа дуусгая. Тэгээ энэ дугаараа эцэс мастер гэж ямар хүн болохыг ойлгосон байх. Тийм болохоор мастер болохыг хүсэж байгаа гэж найдаж байна. Тэгэхээр одоо гарч ирж байгаа асуулт гэвэл одоо мастер болоход юу шаарддаг юм бэ? Ямар дайснуудтай тулдсан бэ гэж бодож байгаа байх. За энэ тухай тэгээ дараагийн дугаар дээр ярина. За таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд хэрэгтэй санагдсан бол бусдтайгаа болцоорой. Баярлалаа.